Сайн байцгаана уу? Ураг төрлөөрөө цугларсан та бүхэндээ уулзалтын баярын мэндийг хүргье. Би Бүргэд овогтой Дэндвийн хамгийн том хүү Жамсранжовын охин Инх Жаргал гэдэг хүн байна. Манай аав 1923 оны 7 сард төрсөн. Арангай аймгийн Мөрөн сумын Мөрөн бригадын Алтаадын Дэндвийн булан гэдэг газар төрсөн хүн байгаа. Манай ураг удмынхан тэнд бүгд өсөж төрсөн. Одоо тэгээд манай өвөгийн нэрээр тэр буланг нэрлээд Дэндгагийн булан гэд одоо нутгийн ард түмэн тэгж нэрлэдэг. Тийм сайхан байгалийн үзэсгэлэнтэй газар байгаа. Манай аав ээж хоёр намайг төрүүлэхээс өмнө 3 хүү төрүүлээд өнгөрүүлсэн байдгийм аа. Тэгэд би айлын 4 дахь охин болж төрсөн. Тэгээ хүн болох гэж аав ээж хоёроо нэлийн зовоосон боловч тэгээд ямар ч гэсэн үдийн насллаа. Аав ээж хоёрын маань ганцхан хүүхэдтэйгээд аав маань их олдуулаа. 3 эмэгтэй, 7 эрэгтэй ийм олдуулаа амбул улсууд байсан. Манай аав л ганцаараа нэг хүүхэдтэй. Аавын дараагийн эгч Явзан Пагам гэж хүн байжгаад өнгөрсөн. Тэр хүн нэг хүүтэй байсан. Тэр нь надтай ч хэцүү. Бид хоёр нэг ангид сурж исэн. Тийм том болсон хүү байжгаад өнгөрсөн юм аа. Тэр хүүгээ манай эгч ахта ганц хүүхэдтэй юм аа. Миний ах миний хүүг өсгөөрэй, хүн болгоорой гэж өөрийнхөө биеийн муу байдлыг мэдээд өгсөн боловч тэр хүүхэд маань хүн болж чадаагүй. Аав ээж хоёрт маань хүүхэд тогтдоггүй болохоор Хамаатан садангийн улсууд хоёр бодийн арднаа гэд манай өвөөгийн төрсөн дүүгийн хүүхэд нь хоёр ихэр хүүхдийнхаа нэгийг манад үргүүлсэн байдгийм аа. Гэвч тэр нь бас хүн болоогүй. Тэгээд аав ээж хоёрын минь хүнд байдлыг хүмүүс ойлгож намайг ерөөсөө айлд үргүүлж ингээд хүнд өгөхгүй бол тогтохгүй байхгүй гэж хүн янз бүрийн хүмүүсээс асууж тэгээд дээр үеийн улсууд чинь тийг ингэнэ гэж хэлээд халзан гэдэг айлд намайг үргүүлээд тэр халзан гэдэг айлыгаа дагаад тэр халзан гэдэг айл нь нэг хүүтэй тийм айл байсан. Тэр хүү бит хоёр нь өдөө болтлоо ах トゥ хоёр гэж явж одоо ч гэсэн хүүхдүүдтэй бид нар ах トゥ ус гэж явж байдгийм аа. Манай аав ээж хоёр анх танилцаад тэгээд ээжийг маань нэг баян айлд богтолж өгөх гээд тэгсэн чинь аавд ээж маань хүнээр хил хөргүүлсэн найзаараа. Ах トゥ угийнхаа нэг хүнээр чи надтай суух гэж байгаа юм бол даруй хүн ирж аваа. Тэгэхгүй би намайг өөр хүнтэй суулгах гээд байна гэд тэгээд шүн оргуулж авсан байдгийм аа. Аав маань ээжийг тэгж суусан түүхтэй. Улаанбаатар хотод орж ирчээд 40 жилийн дараа нутаг руугаа явсан байдаг. Тэгээд ээжтэйгээ цугиваад ээж маань өөрийнхөө аавтай суусан түүх бүх юмаа хүүхдүүддээ ярьж өгөөд бүр энэ чулууны тэнд ингэж морио нэг найзаараа бариулчаад нэг найз нь тэндээс ээжийг гаргаж өгч тэгж шүн нэг хамаг гоё дээлээ өмсөд шүн айлд бэр орох гэд оргож явсан чинь тэр 8 талын арын хярлуу морьтойгоо явж чадахгүй явган харанхуй шүн унаа дээл мэлээ айгу муухай болгоод орсон тэрнээсээ ичиж утсан гэж ярьдаг. Аав маань ихэс олуула хамгийн том нь учраас маш их хариуцлага хүлээж олон дүүнэрийнхээ аж амьдралыг сайн сайхан байлгахын төлөө дүүнэртэй бол төшиг тулга нүмер нөөлөг болдог байсан. Хамгийн том ээжийн зураг бол одоо энд байна. Аавын дараагийн хамгийн бага дүү нь Мигмар ах энд байна. Чанцал эгч энд байна. Манайх гэр орон шатаж барьсны улмаас өвөөгийн зураг дээр үеийн гой зурагнууд ихэнх нь байхгүй болсон. Цөөхөн хэдэн зураг байгаагаа тайлбарлаж байгаа юм аа.
энэ өөгийн төрсөн дүүн Дэндүү гэдэг хүний дүү Будын Арднаа гэж хүн байдаг. Тэрний ах нь Туван гэж хүн энд байна. Тэгээд аав, мавга ах, цэвэг ах энэ гурвын дээр үе ингээд хамт ахуулсан зурагнууд нь энд байж байгаа юм аа. Тэгээд манайхаар бол одоо аавын яг төрсөн ах дүүнэр бол бүгдээрээ ирж очиж мэдэлцдэг болох тэр тэднийг бол мэдж байгаа. Одоо тэр өвөөгийн үеэл Нуурын Дэндүү гэдэг хүн байсан байна. Тэрний ах дүү нартай танилцж байгаадаа маш их баяртай байна. Бид нар сайн мэдэхгүй байгаа. Бас аавын нэг хамаатны хүн гэд манайхыг дамбад байхад бүр аавыг хөвсгөлөө сурсаар байгаад ирсэн нэг хөгшин байдаг юм аа. Тэгээд тэр хөгшний бүх хүүхдүүдээ манайд танилцуулаад өөрийнх нь тэр эмэгтэйгийн зураг бол энд байна. Өөрөө өнгөрцөн байгаа. Одоо хүүхдүүд энэ бид нартай танилцуулсан ийм сайхан улсууд байдгаа. Эднэрийг одоо бид нар бас олж сурвалжилж уулзаж яах хэрэгтэй. Энэ цаг уурын гавьяат хүргэн нь энэ охин нь эднэр ингээд охтууд нь бүгдээрээ байгаа. Би сургуулаа төгсөөд хүнтэй суугаад тэгээд 5 хүүхэд гаргасан. 5 хүүхдийн маань өөрийнхөө 5 хүүхэд шиг өсгөж хүмүүжүүлж сайхан хүн болгож өсгсөн. Миний 5 хүүхдийн хүмүүжил миний эцэгхийн буйнд маш сайн яваа. Аав ээж хоёр минь хэрвээ хүмүүсийн өгсөн хүүхдүүд болон өөрсдөөс нь гарсан хүүхдүүд байсан бол 5 сайхан хүүхэдтэй байх байсан гэд ээж минь ярьдаг байсан. Тэгээд 5 хүүхдийн маань өөрийнхөө 5 хүүхдийг гэж ягаад ямар санд нэг жилийн баяраар 5 хүүхэдтэй бэлэг бэлдсэн бүгдээрээ нөхчөөд намайг орхисон байсан шүү дээ. Үгүй ээ би таны хүүхэд шүү дээ гэсэн чи мартчих гээд тийм хөвгчлээ юм болж илоо. Ингээд олон жилийн дараа ураг төрлийнхөө хүмүүстэй уулзаж танилцж байгаадаа баяртай байна. Би зөвхөн айлын ганц охин гэхэд одоо 15 ач зээтэй болсон байгаа. Тэгэд энэ олуулаа байгаа хүмүүс л бүгдээрээ маш олон болсон. Би бинийгээ сайн мэдж танихгүй одоо зөвхөн амьдралаа хөөгд явцгаасан хүмүүс байгаа. Одоо энэ жил анх удаага ингэж энэ том уулзалтыг хийж байгаа нь бол маш их ач холбогдолтой зүйл болж байгаа гэж бодож байна. Хэрвээ энэ уулзалтанд төрөл саднаа мэддэг хэрнээ хэл дуулаагүй аливаа нэгэн хүн манай хамаатан садан байх ёстой. Тэр хүн яагаад тэр хүний хэлсэнгүй вэ? Тэр хүн тийм шүү, ийм шүү гэдгийг санаа оноо байх юм бол та бүхэн сайн биднэрт мэдээлээрэй.